БМД хувьсат компани Арамтур ахлах ажилтан Үлзий Хутаг Баташ гэдэг хүн байна. Энэ компанид ороод 6 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдрийн ажлын миний нэг хэсэгтээ бүгдээ танилцъя. За одоо тэгэл ерөөхдөө өглөө ингээд инженерээс ажлынхаа нарядыг аваад ажлын байран дээр ирээд өөрөө яг талбай дээр ажиллаж байгаа ажилчдаа хуваарлт хийгээд зохицуулалт хийгээд ингэж ажиллаа ерөөхдөө явуулдаг байгаа. Одоо өнөөдөр бол ингээд ихэнх ажилчид маань арай өөр ажлын байр руу явсан. Арамтур гоох ажлын байранд амжигдсан байна. Одоо энд нэг 10-аад хүнтэй энүүгээр ажиллаж зохицуулна да. Ерөөхдөө манай компани дээр хөдөлмөрийн аюулгүй байдал хаб талаас бол айгүй боломжтой. Ажлын хувцас хангалт, ажлын байрны зохион байгуулалт, цэгц дэг журам гэдэг ерөөхдөө гайгүй. Одоо би барилгын талбай дээр, бэлтгэлийн талбай дээр ерөөхдөө зохион байгуулалт их боломжтой. Одоо бүх төрлийн арамтуруудыг ингээд хэмжээгээр хичээс таслаад ингээд нэг үрчлээ ингэж пайцлаад ингээд ерөөхдөө ажил маань явагддаг байгаа. Манай компани чинь их доктор сургалтад олон жил ажилласан компани шүншиг 1 2 3 гээд маш том төслүүд хэрэгжүүлээд хийгдээд дууссан байгаа. Одоо шүншиг гигийн төсөл гээд энэ дахин төлөвлөлтийн төсөл маань ирэхэд энэ жил амжилттай явагдаж байна да. Угсралт маш амжилттай. Хурдд сайтай. Манайх чи яг графикаараа явдаг. График ямар нэгэн байдлаар график алдан тийм ойлголт ирэхэд байхгүй. Ажилчид нэг доктор сургалтад ажиллаад байна да. Анх одоо нэг компанид орж явах чинь би хабын ажилтан байлаа. Арамтурынхаа эд дээр ерөөхдөө угсралт дээр хабын ажилтнаа ажиллаа хийгээл. За энэ ерөөхдөө байрлах их гоё юм байна. Барилгачин болъё гэл. Өргөдлөө өгөө би барилгачин болъё. Тэгэл арамтурч болсон да. Арамтур дээр тэгэл боож сурлаа. Одоо энэ бэлтгэцийн ажил, арамтур бэлтгэцийн ажил дээр одоо төлөвлөгөө ажиллаж байна. Арамтурынхаа бэлтгэцийг хийх, тасдах, матах гэл бүх төрлийн ажиллаад тэгэл. Хийж гүйцэтгэл хүмүүстэй зааж өгөөл зохион байгуулаад явж байна да. Одоо ерөөхдөө бол барилгын ганц амин судсан л бах та одоо арамтурч. Арамтургүй барилгаар иргэдэгс ойлголт байхгүй шүү дээ. Ажлаараа одоо тэгээд бахархалгүй байх ба. Барилгачин болоод одоо арамтурчин болцсон чинь одоо бол юу ажилласаа гарах энэ ажилдаа бүр тасчихсан одоо тэгэл өглөө эрт 6 цагт эхлээд орой эрт 6 цагт буучиж байгаа болохоор энэ зуны цагийн хуваар их боломжтой. Орой эрт гэртээ очиж байгаа болохоор эхнэр хүүхэд ар гэрийнхээ ажлыг зохицуулах гээд ерхийдээ их боломжтой сайхан байна. Одоо тэгээд барилгачин болчихсон чинь ямар ч өөдөхгүй нэг мэдгэтэл 7 сар дуусч нэг үдгэтэл 6 сар дуусч гэл ингээл ажил явж байна да. Одоо манайх чинь дан ганц басээ биш шүү дээ. Ерхийдөө тэгэл сургууль цэцэрлэг тэр оршин суугчдын чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх талаасаа ерхийдөө басээ. Одоо тэр басээтэй цогцлон хороолууд бол ховрол байдаг байх. Тэр их гоё юм болох байх оо. Үүл бид нар чинь зундаа угсралтаа хийчихдэг. Манай компани чинь зундаа угсралтаа хийгээд намартай халуун дулаан бүх юмаа шийдээд цонх мохоо хийгээд өвөлдөө гадна угсралтын ажилчид маань бүгдээрээ дотор заслын ажилчид болно шүү дээ. Манайх чинь тэгээд шавар замаас гэж байхгүй дандаа гоёлын хан таазаар ажил хийгддэг болохоор ерөөхдөө өвөл зунгуу дандаа тийм угсралтаа хийгээл зундаа угсралтаа хийгээл өвөлдөө нарийн дотор мужааны угсралтын ажил явагдаал тэгэл бид нар чинь жилийн 4 өдрөөр ажиллажтэй шүү дээ. Өвөлдөө бол авдаг цалингаа авчин тэгэл явж идэм дөө ажил. Ад жаргалын өргөөг шүншиглэн бүтээв. Шүншиг гэгэн хороолол. Хуучил боогдож байгаа, хан боогдож байгаа үед ирэхэд ингээл бэлдсэн арамтураа өдөржингөө ингээл өлгөөл арамтуртай бол ингээл инженертэй хүлээлгэж өгөх ингээл байж тийм да. Одоо тэгэл анхны компанид хабын ажилтнаар орчвол барилгачин болоод одоо өнөөдөр хүртэл барилгаасаа салж чадахгүй тэгэл цалин мөнгөнд тэр ажлын байрны тогтвортой 4 өдөр ажиллаждаг болохоор манайх сайхан ажилдаа их л дурлж ажиллаж байна да. Манай угсралтын ажил байна. Зохион байгуулалт маш сайтай ингэж хурдцтай явагддаг байгаа. Энд одоо энэ үүсэл боогдох, хан боогдох гэл
Үүдэл ерөөхдөө энэ хойтлаасаа боогдож эхэлсэн. Үүдлийн баг нь одоо энэ баг нь хойроосоо боогдож эхэлсэн талаасаа гарсан тэглэхийнх нь хөндлөн арматур буюу хааны гаргаж өгөөд ингээд арматур боогдох ажил маань явагддаг байгаа. Боох газар нь ингээд чигцтэйгээр доороосоо бэлтжин хийж өгөөд ингээд багцлаад тайзлаад ингээ өгчдөг байгаа. Ерөөхдөө арматур боож байгаа ажилчид маань бол боож ажиллаа хийхдээ маш амраар шийдчихсэн юм. Ингэж ажил явагддаг байгаа да. Манай компани инжлээс ерөөхдөө энэ гадна ягра энэ ягр гэдэг энэ гадна талынхаа угсралтыг хэсгээ ерөөхдөө ингэж урагшаа бүгд нэр хятад улс руу захиалаад ерөөхдөө захиалгаар хийлгэсэн. Аюулгүй байдал талаа бол маш сайн хангасан. Дотроо бүр ийм зориултын шаттай төмөр торон тийм хамгаалалттай болохоор энэ можаруудын хүмүүс аюулгүй байдал маш сайн хангагдсан. Одоо гадна талаас одоо нэг болох юм. Тэр ягра бүтэн татсан гадна талаасаа ирэхэд ингэж харагдаж байгаа юм. Ягр маань. Ерөнхийдөө байгалийн үзэгдлээс бусдаар бол манай ажил маш хурдцтай сайн нэмэгцэгцтэй явагдаж байгаа. Бүтээн байгуулсан барилгынхаа хажуугаар явах сайхан байлгүй яах вэ? Тэгэл өөрөө харсан ч сэтгэл санаа сайхан хамт явж исэн ээж аав ихний хүүхдтэй хэлсэн ч тэр энийг би ингээ барьж исэн шүү. Бүтээж исэн шүү гэж бодоход сайхан штэ. Миний ажлын нэг өдрийн нэг хэсэгтээ танилцсан та бүхэндээ баярлалаа. Шүншиг гэгээн төсөлмөр ирэхэд маш амжилттай хэрэгжиж байна. Баярлалаа. Хад жаргалын өргөөг шүншиглэн бүтэв. Шүншиг гэгээн хороолол.